Өмгөөлөгчийн нэр хүндийг шавартаа утгаж хүн дарамтлах хэрэгслээ болгосон Ганхүүгийн Батбаярын жигшүүрт үйлдэлүүдийг Монголын хуульчдын холбоо авч хэлэлцээд хуульчийн эрхийг нь хассан. Гэвч манер гимшсэнгүй. Монголын хуульчдын холбоог татан буулгана гэсэн юм яриад яваа. За тэр жахав унан зан нямхайн. Харин түүний хуульчийн эрхийг нь хасах болсон хуралдаанаар зарим нэг зүйлс тодорхой болж байна. Оросны хаалга онгойлголоо хэмээн нэг залууг зодож танхаарсан үйлдэл нь улам бүр хэтэрч түүний гадаа годамжаарч харахгүй болгон даярлахж дарамтлсан тухай бичлэгийг нь мэдээлгсэн. Харин яагаад энэ хэрэг үүдэх болсон тухайга Батбаярт зодуулж дээрлүүлсэн Тайванбаатар тус хуралдаан дээр тайлбарлажээ. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эрдэнэтээс ээжигээ нүүлгэн авч ирээд эд огшлыг нь зөөж байтал мань Батбаяр гинт гарч ирээд наад хаалга хурдан хаагигчлан дарамтлсан бөгөөд улмаар тэдний гөлөг нохой хөдөө гадааныхны харан дуудан загнаж дээрлэгчээ. Уг нь бол Монгол хүнлийн бол айл нүүжирж байхад цай чанаа тосдог атал мань Батбаяр эсрэгээр хаалга үүд хаа хэмээн хэрүүл уруул өдөж зодож нүдэж байгаа нь түүний ямархуу маргаалтай адгийн итвэдэ гэдгийг нь харуулж байгаа юм. Хамгийн шившгтэй тэрээр хүн зодож дээрлэж байхдаа өөрийгөө би бол спортын мастер хүн. Та нар шиг чацгнуудыг нэг л зөхөн. Чи намайг нэг зөхиод үзтэй хэмээн дарамталж төвчээрийг нь алдагдуулж байж цохиулж аваад хэрэгт оруулах гэж улаарч байсан тухайг нь илчилжээ. Угтаавал тэрхүү зодуулаад байгаа Тайванбаатар нь мань Батбаяраас тохоо илүү өндөр том биетэй залуу атал дээрлэж байгаа Батбаяраасаа уучлалгууж тойр сугтаагаад байсан түүний хүмүүжил төлөвшлийг харуулж байгаа юм. Гэтэл хүнийг ингээд байхдаа зодож нүдэж мангасаж дээрлэхэд байгаа Батбаяр ер нь ямар шүү адгийн итвэд вэ гэдгийг таны хүндэж ойлгомжтой байна. Тэр тусмаа боксing спортын нэр барьсан хүн бусад ингэж дээрлэхүү хандаж болдог юм уу гэсэн асуудал хамгийн түрүүнд гарнаа да. Мэргэжлийн давуу чадвар бол тухайн хүнийг хэрэгт оруулах хангалттай үндэслэл болдгоо гэдгийг мань Батбаяр мэтгэл ёстой. Гэтэл зориудаар тэгээд байгаа нь юу гэсэн үг вэ? Нэг бол энэ хүнд спортын хүний чанар алга. Эсвэл энэ хүн спортын хүн огт биш. Гэсэн атал боксинг спортын мастер хэмээн бусдыг айлгаж зодож нүдээд явдаг. Хэрэг дээр энэ хүн үнэхээр боксинг спортын мастер мөн үү? Google-ээр хайхталав гарч ирэхгүй байна. Ийм л ичгүүргүй этгээдийн хуульчийн эрхийг Монголын хуульчдын холбооноос хасжээ. Мань Батбаяр боксинг спортын мастер мөн үү? Боксчдоо та нар ийм хүн таних уу?